Аним эхлэхэд олон ертөнцийн дайн ихсэн байлаа. Үгсэн баатар шидэтгээл бүхэл чөтгөрмөнгс бурхад дайнд оролцож байв. Гэвч нэгэн эгж ирийн хүний хүүхэд энэ тулааныг хүлээж байлаа. Тэрний нэрийг Ах Жэй гэх бөгөөд хөгжим сонсох хоббитой нэгэн хүү билээ. Тэр мууртай бөгөөд муурыг нь мяу гэдэг. Ах Жэй бол өсвөр насны хүү бөгөөд 16 настай. Бөгөөд 10 жилийн сурагч юм. Тэр сургуулаа яаж төгсөх бас токсик харьцаанаас маш их айдаг ба Ах Жэй ямар ч мөрөөдөл зориг байдаггүй бөгөөд тэр нь зүгээр л нэгэн өдөр амьдралаа дуусна гэдэг бодолтой бөгөөд энгийн нэгэн сурагч билээ. Тэр нэг зүйлд маш их дуртай бөгөөд тэр хоол хийх байлаа. Тэр хоолыг маш сайн хийж чаддаг нууц чадвартай. Тэр дандаа хийдэг гоймгоо хийж байтал урт талд нь нэгэн сонин үйл ертөнцийн хаалга нэгдэж орхино. Тэр дотроос нэгэн эмэгтэй гараад ирдэг бөгөөд Ах Жэйг шууд шоконд ороод гоймгоо унгааж орхино. Гэвч эмэгтэй жижигхэн өхөөрдөн биетэй бодоод гоймг бариад авна. Тэгээ тэр дороо л хідэн мөн тэр өөрийгөө маш олон нэрнүүдтэйг танилцуулдаг. Херпас, Апордор, Атена, Хермес, NCD, Дора гэж. Ах Жэй харин түүнийг гэрээсээ хөөж шийддэг. Дора дахиад л гэрт нь ороод ирдэг бөгөөд Ах Жэй дахиад цонхороод чулуудж хайн. Харин Дора Ах Жэйг би бол сүнс биш ээ. Би бол дуудагдсан сүнс гэж хэлдэг бөгөөд хамаг хоолыг иж эдийн хүчээр агаарт нисгэж амандаа хийж ховдог ахаа шиг идэж орхино. Ах Жэй муу ертөнцийн сүнс гээд түүний нойлын усанд урсах гэж оролдог болж чаддгүй. Бөгөөд тэр буцаад л гараад ирдэг. Ах Жэй Доротой ярилцахаас өөр арга замгүй болдог бөгөөд цай ууж ярилцсанаа. Доро маш эртний дуудагдсан сүнс бөгөөд 3 сая жил амьдсан маш хөгшин сүнс гэдгээ хэлнэ. Мөн тэр хоёр байдалд оршдог. Эхнийх нь яг хүч чадалтай үе, хоёр дахь нь өөрийгөө цэнгэлж байгаа үе гэд. Одоогоор тэр маш их ичид ашигласан болохоор өөрийгөө цэнгэлж байгаа хэлбэрч хэлсэн байгаа нь юмсанч. Доро мөн Ах Жэйг авч явахаар ирсэн гэдгээ хэлнэ. Харин Ах Жэй сургууль руугаа яваад ирэхэд нь балай юм явчих байх гэж бодоод сургуулигаа явна. Ах Жэйг Доро дагаад байдаг бөгөөд өөрийгөө маш хүчрхэг бурхан би бол бүх хүслийг биелүүлж чадна гэж хэлнэ. Мөн өөрт нь баян хүн эсвэл алдартай дуучин эрх мэдэлтэй нэгэн гээд бүх зүйлийг санд тавина. Мөн тэр нэг даалгавар биелүүлээд өгөх ёстой гэж хэлнэ. Ах Жэй хэлж байгаа ямиг бодож үзэх хэрэгтэй бөгөөд тэр хичээлдээ сууна. Мөн Доро зөвхөн Ах Жэйг харагдаад байгаа бөгөөд ятхан синхруулах юм л байдаг л та. Ах Жэй хичээл тарж тэр сургуулиасаа гарнаа. Тэр үед нэгэн охин Ах Жэй сэтгэлээ илчлэн захиа өгдөгч Доро ядаргаатай байсан учраас Доро руу орилж намайг ганцаарыг минь үлдээ гэж хашгирч өвчгөнөж солиотой хүн шиг л харагдуулж орхино. Охин Ах Жэйгээс айж уйлаад цаашаа гүйж бодно. Доро л энд бүхэнд буруутай юм. Ах Жэй өөрт байсан бүхэл мөнгөөр хоол авч ирэн нэг идээд өөр газар руу яваад намайг ганцаарыг минь үлдээ гэж мөргөн гүйж харин Доро манарч орхино. Тэр уйлж гарнаа. Доро хангалттай хүчтэй болж хоёр дахь хөлбөртөө боцгон ордог бөгөөд тэр Ах Жэйг байгаа хугацаанд нь гоё байлгасан учраас ертөнцийн бүхэл зүйлийг амьтан сүнс гэдгийг бүх зүйлийг харуулдаг. Мөн тэр харанхуй бас гэрлийн хүч чадлыг харуулна. Мөн нууцлаг хүчтэй хүмүүс байдаг бөгөөд тэд нар бол дуудагдсан сүнсний дайшд юм гэдгийг харуулна. Тэд нар маш хүчтэй бөгөөд дэлхийг аврын эсвэл устгаж орхидог юм гинэ. Доро Ах Жэй маш их мэдлэг өгдөг бөгөөд түүнээс шинэ ертөнцийг харуулдаг. Бөгөөд Ах Жэй энэ их мэдлэгийг сонсож мэдсэн учраас хүлээж авна. Харин тэр Дорог буцаа жижигхэн игдүүдэд хэлбэршилждэг бөгөөд Ах Жэй дуудагдсан баатар болохыг хүлээмжшөөрдөг. Маш их баяртай байв. Дорогийн ард далууч гарч ирэн тэд хамтдаа тэнгэр үүд нисв. Доро маш их хүчээ ашигласан учраас гинэтэл ядарч тэр хоёр доошоо буцаад унаж орхидог. Дараа нь Ах Жэй Дорог буцаад гэртээ ирдэг бөгөөд Доро Ах Жэй өмнөхөөсөө илүү хүчрхэг болсон гэдгийг хэлээд түүнийг эдгэх ичид ашиглуулдаг. Доро өнгөрсөнд босон аимшиг тамлуудаа бодон сэтгэл гуталд ордог бөгөөд тэр маш их ядарсан байсан учраас шууд л унтаад өгдөг. Өдөр нь Ах Жэй Дорогийн хэтэрхий ил задгаа хувцсанд нь санаа зовоод байж байдаг ч зөвхөн Дорог зөвхөн Ах Жэй ер нь л харж байлаа. Гэвч маш их том дэлгэцэн дээр Ах Жэй тэнгэр нисч байхыг харсан камерын бичлэг олон нийтийн сүлжээнд цацагддаг байгааг өөрөө хардаг. Ууж байгаа юм цоорхон амтай амшиг асгаж орхино. Яг энэ үеэр цэцгэн мангас Дорог идэж орхино. Ах Жэй Дорог аврах гэж хамаг хурдаараа гүйж байгаад хоёр тулаанчтай таарч орхино. Тэр хоёр Ах Жэйг өөрсдийнхөө чулууг буталж
байхыг харуулдаг ч ах чи үл тоон доорогийн хойноос дагсаар л байв. Тэр хоёр холын зайнаас бодлороо ярилцаж чадчих байл. Доорог аврал нэгсээр байдаг бөгөөд шилтэй залуу гаж үзэгдэл байдаг гэж ах чиг хандаж хэлдэг болж ах чи үл тоогоод толгой дээр шин цаашаа цэцгэн мангасыг олчихлоо гэд бодоод хараагаад барьж явтал зүгээр л косплей хувцсан болсон цэцгэн хүн байдаг. Ах чи мэдрэл муутай гэж харна тэр хүмүүс. Косплей хүмүүс. Тэр үед тоглолт ойрхон болж байдаг бөгөөд ах чи тийшээ явна. Гэт доороо маш их ядарчээ. Доорогийн нойр. Ах чи доорог олж чадахгүй зүгвэ. Алдсан байлаа. Ах чи харин доорог доош хийсэн үгсгэж дургуг нь хүргэж ирэхэд доорог уурандаа цэцгэн мангасын дотоос зогсоор байгаад өөрөө гараад ирдэг. Цэцгэн мангас чинийг нууцлаг эмэгтэй зүгээр туслах байдаг бөгөөд тэр нь доорогийн уурандаа түүнийг зохих гэж оролдог болшууч гинэж шилжин алга болчихдог. Ах чи хүчирхийллийг үзэн яддаг бөгөөд доорог тайван байхыг хичээж тэгээд ах чи өөрийгөө хэдэн өдөр ойлгосон юм а хэлдэг бөгөөд ерөнхийдөө бол энгийн хүмүүсийн сүнсийг харж чадахгүй дуудагдсан хүмүүс харж чадаж байна гэдгийг хэлдэг. Мөн ах чи дэлхий дээр нууцлаг сүнслүүдийг харж чаддаг хүмүүс байдгийг таамагладаг бөгөөд тэр үнэн байдаг. Нөгөө охин шидэднүүдийг нууцлаг сургууль руу ерөнхийдөө бол очиж захиралтайгаа яриа хийдэг бөгөөд захирал нь түүнийг барьж чадна гэж урмын үг юм хэлж гарна. Харин түүний дараа нөгөө охин шууд ачигийн анги руу очиж сарнай болон захиад очдог. Ширээн дээр нь тавиад яваад өгнө. Сургууль тарсны дараа надтай уулзарай гэж захиан дээр бичсэн байдаг. Сургуулийн хүүхдүүл тэр хоёр боолцох ч юм гэж боддог л тоо. Гэвч яг чи тараад явж байхлаа араас нь хөвгүүд түүний араас дагаад байдаг бөгөөд нууцлаг охин бас нилээд алдартай юм шиг байгаа. Тэр үед өдөр таарсан тулаанч ах дүүтэй таарах бөгөөд ах нь өөрийг нь үл тоосонд ах чид маш их уурлан хашгичж гарна. Гэвч ах чи ахиад ахыг нь үлд орж хүчээрээ дуугаа сонссон. Цаашаа залхсан маягтай алхаад явчихдаг. Доороо огт ах чиг тус болж чаддгүй бөгөөд ах чи мяу мууртайгаа тараад маш их баяртай болдог. Араас нь дагаж байсан бүхэл хүмүүс занганд ордог бөгөөд нөгөө охин ичид ашигласан байдаг. Харин ах чигийн доороо чи миний шин тижэмэл амтан бас их муухай аштай гэж хэлэн дараа нь доорог хамгаална гэдгийг хэлдэг бөгөөд тэр мөчөд ах чи нөгөө охин чи ах жилөө сарнаа шидэж дайрнаа. Дараа нь нөгөө ургамлан цэцгэнд бас дайрдаг нь ах чи хүнд байдалд ордог. Бөгөөд ер нь зугтаж гарна. Доороо ах чиг тус болчих гээл зэвсэг хайж гарна. Нөгөө охин чи ах чи тасалдгүй дайрхаас гадна ургамлынхын туслах нь бас хамт давхар дайраад үнэхээр эвгүй байдалд оруулдаг. Ах чи нь болохоор чадхаараа л бултаж зугцаар байв. Нөгөө охин нэг модыг амь оруулж доороо руу явуулна. Доороо тэр аимшигтай халуурчин модноос арайжуу болтож гарна. Дахин дайрахад яг доорог онох бөгөөд ах чи түүнийг тэрвэрнэ. Тэр хоёр хоёуланг нь алсан гэж нөгөө охин бодох болов эцсийн мөч доороо ах чигийн хоолны хутга шиг зэвсэг өгсөн байв. Тэр хоёр модны гарыг цоолон гарч чаддаг бөгөөд дараа нь доороотой хамт нисэж ах чи гайхалтай хэрчих хөдөлгөөн хийж модыг олон жил хоол хийсэн гэдэг шиг л зүсэлтээр маш сайн зүсэж ивнэл гэмтээдэг. Доороо дотроо гаднаа ах чиг бахархаж байв. Дараа нь доороо нөгөө охин алах гэж дайрсан боловч ах чи түүнийг зогсоодог бөгөөд ах чи доороод ханзаж би чамайг алуурчин болохыг хүсэхгүй байна гэж хэлнэ. Харин дараа нь ах чи тэр нууцлаг охин хоёр найрамдах бөгөөд доороо ургамал хоёр хамтдаа хоол идэж тэр дөрөв ив найртай болж ургамал түн дуудагдсны талаар жоохон мэдээлэл өгдөг бөгөөд дуудагсад дотороо хоёр төрөл байдаг бөгөөд нэг нь хамгаалагчд нөгөөх нь житгэр болон мангасууд гэж ургамал хэлнэ. Ерөнхийдөө бол ах чиг охин л шалгаж байгаа юм байна лээ л дээ. Яг аль нь вэ гэдгийг охин хоолны шинээс босч явна. Ах чи араас нь гарна. Тэгээ тэр би хоолыг ганцаараа хийдэг. Чи харин ганцаараа дэлхийг хамгаалдаг юм уу гэж асуулсан. Эцэст нь охин өөрийн нэрээ хэлдэг бөгөөд түүний нэрийг хаанах гэдэг юм бэлээ. Хаанах өөрийг нь өнөөдөр шалгаж дуусна. Доороо болон чамаа 24 цагийн турш шалгаж байгаа шүү, хинж байгаа шүү гэж хэлээд цаашаа яваад өгнө. Үзэгдэл солиг ах トゥ хоёр тулаанд орсон байдаг бөгөөд дүүн өндөр барилга дээр сэрдэг бөгөөд доош усардаг. Дахиад үзэгдэл солиж ах чи анги дотроо байхад маш олон амьтад анги руу орж ирж эмх цамраагүй байдал анги дотор үүсгэнэ. Доороо амьтан дургүй гэж хэлж байхад нөгөө хоёр дахь нууцлаг охин гинт гарч ирнэ. Самрагчингуудыг юм ах чи доороо гээл бүх хүн рүү юм бол дайрах тушаалыг тэр охин өгч байдаг. Хоёр дахь нууцлаг охин
нэгдүгээр түвшний аюултай байдалд орсон гэдгийг хэлнэ мэдээгээр. Лаг охин муу шиг чих сүлтэй байдаг бөгөөд тэр дотроо тэнэг хүмүүс та нар бүгдийг ч устгах болон та нар амьтантай ямар муухай харцдаг билээ гэж байж байтал ах чи түүнийг аврах гэж оролдсон аюултай байдалд орсон байх шүү. Одоо эндээс хурдан зүхтаарай гэж хэлнэ. Тэр үед муур охин ах чи нүрийг ерөнхийдөө бол хамт байсан муурын самарднаа. Доороо түүний жирийн хүн биш аюултай гэдгийг хэлнэ. Хаанах байшин дээрээс харж байдаг бөгөөд хоёр дахь охин руу ер нь бол шууд охиныг байгаа болгодог тулаан эхлэнэ. Амьтангуудын эсрэг ургамлууд хаанах бол муур охин хоёр ширүүхэн тулалдах бөгөөд хурдаараа муур охин илүү байсан. Залим ихрээ хаанах бас зөвүүн байлаа. Тэр хоёр бие биенээ байдаг чадлаараа тулдаж гарна. Тэр хоёр тулдаг тусам л улам ширүүн болж байлаа тулаан. Бие биеэ алах шахав. Гэвч аах чи тэр хоёрын бие биеэ алхаар шахаж байгааг холоос анзаарсан. Доороогоос хорих шидэд тусламж гуйж тэр хоёрыг гинжилж орхино. Аах чи тэднийг зогсоож чадна. Хамгийн хачирхалтай түүнийг дандаа хамт тоглодог байсан муур нь байдаг бөгөөд түүний мяав нь байдаг. Тулаан дуустдаг бөгөөд хаанах ургамал муур охиныг устгах ёстой гэж ерөнхийдөө бол хэлдэгч доороо зөвшөөрдгүй. Бөгөөд тулаан ургамал туслахаа биендээ буцаж шингээж орхидгоо. Part 2. Бүх өөмийн самуун дэгдэж байсан ан амттыг хүмүүс бариад торнд хийгээд дээд зэрлэг байгальд тавихын тавина. Үзэгдэл солигдож мяав болон доороо ах чи нар бөөндөө хамт ах чигийн гэрт хамтаа байж байдаг бөгөөд мяав өөрийнхөө ахыг маш их санаж байгаа. Мөн ахыгаа хотоорны хайсан боловч огт олохгүй байгаа гэдгээ ах чид хэлнэ. Ах чи түүний сэтгэлийг танааг ер нь бол засах дэмжих гэж мяавд хандан битгий санаа зовоо. Нэг л өдөр чиний ахыг олноо гэж хэлдэг. Тэр мөчөд маш их хэрэг гадаа нь эргэлдэж байдаг бөгөөд Айши, Мяв, Доро нарыг ажиглаж байдаг. Тэр нь Мявгийн том ах нь байдаг. Маргааш өглөө нь Айши сэрдэл Мяв, Доро хоёр тоглоод сууж байдаг. Гадаа хаалга тог гэж дуурах бөгөөд очиод өстөл хар хувцтангууд байдаг. Тэд нар хаанах та нарыг оройн зогт өрсөн шүү гэж хэлдэг. Мөн үгүй гэдэг хариулт хүлээж авахгүй хар хувцтангууд ширүүн дуугаар хэлнэ. Хүчээр хар хувцтангууд Айшиг ерөнхийдөө онгоцон суулган хаанахын гэрт аваач. Доороо грек нь үнэхээр гоё юм байна. Яг л Брюс Вэйн буюу Бэтмений гэр шиг юм гэж магтаж гарна. Гэр нь маш өндөржүүлсэн хамгаалалттай байдаг бөгөөд гаднаас юу ч нэвтэрч чадхааргүй. Дахалгаан нь хамгаалалттай бөгөөд маш их камертай байва. Зугаалж байгаа цэцэрлэг хүрээлэнд арчлагч услагч хоёртой таарна. Энд маш олон дуудагдсан сүнснүүд байдаг бөгөөд Мяв, Доро ер нь ихэнх нь жилхэн гэсэн үг. Бүгд цайс дотгошоо хамтдаа орно. Хаанахын туслах ургамал нь гэрийн боол гэдэг нэртэй бөгөөд тэр дотор талдаа томоотой байхыг Мяв, Доро хоёр сануулна. Ах чи ээжигээ гинэт хардаг бөгөөд тэр түн рүү гараараа даллан гайхаад өөдөөс нь явах гэж байл Доро туханд нь хурж буцаад одоо цагт нь авч ирнэ. Эцэст нь Айжи, Мяв, Доро нар хаанахын өвөө болох мастер Харлантай анх удаа уулзнаа. Тэдний гэр бүл харс харна гэдэг хочтой юм бэлээ. Дорон Харланг мэддэг бөгөөд Харлан үнэхээр л их хүчтэй бөгөөд ах чиг шидийн илүүрхэж дантлан санд дээр томоотой наргагүй суулгаж орхино. Мастер Харлан дуудагсдын талаар ярьж өгөх бөгөөд нууцлаг кристаллын талаар мэдлэг хэлж өгдөг. Түүний дараа тэгээд энэ дуудагдсан хүмүүст хоёр төрөл байдаг. Нэг нь хамгаалагч нар буюу дэлхийг хамгаалагч нар, хоёр дахь нь бол устгагч нар гэдэг. Бас хамгаалагчийг бас ерөнхийдөө бол ажиглагч нар гэж бас хэлдэг юм байлээ. Устгагч нар тэднээс бас өөрсдийн гэсэн арга барил болон ичид байгаа гэж ер нь бол Харлан ер нь ах чид хандан хэлдэг. Бүх дуудагдсан нэгэнд сонголт байдаг бөгөөд чөтгөр эсвэл хамгаалагч, магадгүй ажиглагч эсвэл устгагч гэх мэтчлэн тэгээд энэ хоёрын нэгийг заавал сонгодог. Тухайн үед болохоор Доро Мяа хоёр маазраад би Доро болохоор би өшөө авч болмоор байна гэж хэлэхэд Мяа болохоор би шудраг тогтоогч болмоор байна гэж хэлдэг. Ер нь бол Justice Avengers гэж ерөнхийдөө яриад байгаа юм л та. За тэгээд ах чи Харланд хандан би Маавтай холбогдмооргүй байна. Би хүч хийлийг дэвч чаддгүй юм гэж ерөнхийдөө Харланд хэлнэ. Харин ах чиг мэдэхгүй нууцыг мэдэж байдаг бөгөөд ер нь бол ах чиг өөртөө байнга л авч явдаг зургийн талаар асууж мөн чи тэр тасархай хэсэг тэний царай байгааг мэдхүү гэжсэн. Доороо Харлан өвгөнтэй санаа нийлдэг бөгөөд аагчигийн гэр бүлийн гишүүдийн зургийг гаргаад ирдэг. Харин үнэхээр л нууцлаг байдаг бөгөөд эцгийнхэн царай нь урагцсан байдаг нь маш нууцлаг. Доороо ерөнхийдөө бол Мявгийн ахын талаар асуухад тэр бол дэлхий дээрх маш аюултай хэрэгтэн босон гэдгийг
муу мэдээг чихэнд нь хүргэнэ. Ах нь устгагч болох сонголтыг хийсэн байдаг бөгөөд энэ нэгүүлбэрийг сонсон ах чи доороо мяу 3 шоконд орж орхино. Мөн өмнөх анги дээр шидтэн хүмүүсийг хайж ол гэд байсан хүн хаална л байсан бөгөөд ерөнхийдөө тэр сургуулийн захирланд байсан байдаг шүү. Тэгэд ад жаргалтай байваа. Грин бол доороо 2 хоол идэж өрсөлдөн бас энэ хаарлан өвгөн доорогийн үзэсгэлэнтэй дүр төрхт орох үед явна гэж маазаж хэлнэ. Харин энэ үеэр аянга шиг чимээ гарч бүх зүйл оронгоор ирдэг. Тэнгэрт нэгэн абьюс буюу хар нөх үссэн мөн нилээд эвгүй авраг биетэй гараад ирдэг бөгөөд хаарлан лөө шүү тэр мангас дайраад тэр хоёр тулдаж гарна. Хаарлан тэр мангасаас арай илүү хүчтэй байдаг бөгөөд бол ялж байдаг. Гэвч дайсан ганцаараа ирээгүй байдаг бөгөөд нэгэн буутай эмэгтэй гадаа байгаа ихэнх дуудагдсан энгийн мангасуудыг устгах хаанах тэрийг нь хараад уурлан тэрнтэй байлж эхэлдэг. Гэвч буутай эмэгтэй буудсноос нь илүү хурдан бас аюултай нэгэн байлаа. Хаанах ерхэд толгоогоо зад буудуулахаар шахдаг. Энэ үеэр дайралтанд Мяуын ах бас байж байдаг бөгөөд тэр хар хувцснуудыг хороож байлаа. Мяу ах руугаа очих гэтэл ах нь шидийн хүчээр Мяуыг онож орхидгоо бөгөөд тэр дорол Мяу газар навсхийг унаж орхино. Тэр үйл явдлыг харсан ах чи уурандаа ах руу дайрах гэтэл нэгэн масктай хүн гинт үлдэх бөгөөд сүнс жимшиг сүудэрч юм шиг ах чи ухаан балартан өнгөрсөн цаг хугацаа харж эхэлнэ. Тэр ээжтэй тэврүүлсэн маш жоохон байдаг. Харин дараа нь ээж нь амьд үхтэл болцсон байдаг бөгөөд үзэгдэл солигдож хаарлан том залуутай зодтолж байдаг. Ерөнхийдөө бол ялж байдаг. Том залуугаас үхмээргүй бол ахлагчаа хэл гэдэг. Тухайн үед гинт өөр нэгэн хутгатай дайсан гарч ирдэг бөгөөд хаанахын хүзүүг огтолж орхино. Хаанаа цус алдна. Зээ охиноо цус алдаж байгааг харсан цусыг зогсоох ичид хийнэ. Тухайн араас нь том залуу дайрдаг бөгөөд урдаас нь Мяугийн ахын дайрдаг. Буутай эмэгтэй хаарланы дагцанд нь сум зооно. Үхээс өмнө аимшигтай хувиралд орж хаарлан асар том гэрлэн хамгаалагч болж хувирдаг. Тэгээд бүх дайсан руу дайрдаг. Хүч нь үнэхээр аимшигтай байлаа. Тэр үед бүлгийн толгор шиг гарч ирдэг бөгөө тэр ич эдийн шууд өөртөө сорч юу ч үлдээд. Яг л дахин төрсөн чөтгөр шиг. Хайрлан бүх сүнсийг хулгайлан дараа нь тэр 5 мангас шилжээд алга болоод өгдөгөө. Аимшигтай тулааны араас манай хэд Айши, Мяу, Доро хаарлан бүгд асар хүчтэй цохилт авсан бөгөөд яахаа мэдхгүй бай. Доро өшөөгөө авна гэж чарлаж гарнаа. Мяу ахыгаа хамгийн сүүлд тосон жилийн өмнө харснаас дахин нэг харсандаа баяртай байгаа шахан мууталт байгаа харсан сэтгэл готролтой байлаа. Хаана харин ямар чухаангүй хөвцөөр л мөн хаарлан өгсөн гэдэг ямар цохилт авахыг болов гэж бодоод их юм бол маш олон цохилт авчээ. Ах чи бүгдээрээ тайвшир би нэг зүйл олдлоо. Өчтөр босон тулаан нэгэн эмэгтэй өөрийнхөө хаягн дээрээ цацсан байх юм. Тэр бүгд гайхаж өрхнө. Яаж гээд. Манай хэд энэ магадгүй бас дуудсан нэгэн байх. Юу ч олж чаддаг байж магадгүй тэрнийг олцгоё гэж тэд нар шийдвэр гаргана. Манай хэд охиныг олохоор явдаг. Хаанахыг гэрийн боолыг асарч үлднэ. Айши ах чи харин тэр 5 чөтгөрийн хийсэн үлийг төлөвлөх болно гэд үзэгдэл солигд. Тэр шинэ охины чадвар нь технологиг удирдах болж чаддаг юм байна лээ л те хүснээрээ. Ундааны машинаас үнгийн ундаа уучих нь урсдаг шатыг нөгөө тишээ нь урсгачих нь бүхэл заа сурталчилгааны самбарыг өөрчилж өөрийнхөө зургийг тавьчихна хотын бүх зарын самбарыг шүү. Тэр технологиг удирдах чаддаг байх нь мөн өөрийнхөө комик номыг зарах гэж оролддог бөгөөд нэр нь өөрийнхөө комик номыг ерөнхийдөө зарах гэж оролддог бөгөөд могийн дуудагдсан гэдэг нэртэй байва. Ах чи Мяунер онгоцоор ирсэн байдаг бөгөөд зүгдэж иржээ. Мөнгө төлөөлөхгүйгээр. Мөн дороо нисээд ирсэн байдаг. Тэр 3 охиныг дээрээс ажиглаж байдаг бөгөөд тухайн мөчөд ах чи нууцлаг төрхтэй болж мааск шилжсэн. Зүгээр 10 ширхэгийн комикос ч авъя гэд нэг худалдыг бүгд ил болно. Доороо гарч ийн. Шууд л хүчээр бүх зүйлийг мэдэх гэж оролдоно. Гэвч шинэ охин өөрийгөө маш сайн утасны тоглоом тоглодог гэдгээ хэлнэ. Мөн нууцлаг шинэ охин өчигдөр болсон үйл явдлыг хэлдэг бөгөөд та нар 5 устгач байсан гэж буруу бодоод байна. Яг үнэндээ 7 байсан гэж хэлж гайхшруулж орхив. Доороо утсыг нь шүүрч аваад өчигдөр болсон үйл явдлыг үзүүлж байхад гинэл хаанаас ч бүүмэд дайралт ирнэ. Доороо бүгдээрээ яах вэ гэж ойрлоход шинэ охин зүхтаах цаг боллоо гэд манай 3-ыг хаяад зүхтаад орхив. Гэвч манай 3 шинэ охиныг дагдаг боловч араас нь гал нээсээр л байлаа. Тэдний араас хөөж байгаа зүйл нь роботууд байдаг бөгөөд шинэ охин устгагчийг илгээсэн байна гэж юм хэлнэ. Учир нь тэр олон нийтийн сүлжээнд тэд нарыг ил болгосон учраас тэгээд тэд нар гүүрнээс үсэртэл машин дотор ундаг бөгөөд шинэ охин тэр машиныг удирдах байлаа.
дараа нь хойноос нь хөөж байгаа роботуудыг нэг нэгээр нь хакертаж устгах гэж оролдоно. Шинэ охин энэ роботуудыг өчигдөр тулаанд орсон буутай эмэгтэйгийн туслах гэж хамгаалдаг бөгөөд доороо Мяу нар роботууд руу дайран тэд нарыг устгана. Тэднийг устгахаас гадна шинэ охин хакертаж унтрааж орхидог. Роботуудын тоо өксөр байдаг бөгөөд тэднэр рүү дайрна. Агчи хамгаалт үүсгэн роботуудыг түр аргалж байдаг боловч роботууд замыг устгаж манай хэд гүүрнээс доош унаж орхив. Тухайн мөчөд доороо бүгдийг найраач өргөн гарна. Шинэ охин өөрийн роботыг дуудсан байдаг бөгөөд дайсны роботуудыг амархан ялж орхидог. Гэвч сүүлийн мөчөд бензин руугаа буудуулсан байдаг бөгөөд хүчтэй дэлбэрэлт болно. Охин газар унахын зэрэгцээ үс нь унаж орхино. Гэвч охин байсангүй. Тэр үнэндээ охины хувцс өмссөн дөрвөө нуусан хүү бай. Энтэл гаж үзэгдэл яриад байсан нүүрэн дээр нь гიშгсэн хүү гэдгийг хараад таньдаг нь чам шиг лакун манай багт хэрэгтэй гэж багтаа эсвэлэх гэж оролдоно. Хүү сонирхолтой байсан. Тэр бас адал явдал дуртай болохоор багт эсдэгэ. Түүний нэрийг Стан гэдэг бөгөөд тэд нэр хамтдаа Станы нууц агуулгах руу явдаг. Стан замдаа сүнслэг газруудыг тэмдэглэсэн мапыг үзүүлдэг бөгөөд манай хэдэд тайлбарлаж өгнө. Мөн ногоон өнгө нь хамгаалагч нар бөгөөд улаан нь устгагч нар байдаг. Харин улаан өнгө нь ихсэж байгаа бөгөөд хамгаалагч нарыг алж хядаж байгаа гэдэг нь мапд ойлгомжтой харагдана. Тэд нар хоорондоо ярилцдаг бөгөөд ямар том асуудалтай нүүр тулах гэж байгаа гэдгээ одоохондоо сайн ойлгож чадахгүй байв. Манай хэд өчигдрийн тулаан болсон газрын мөн Стан чадвар нь гар утсан бөгөөд тэр өчигдөр босон үйл явдлыг холограф дүрсээр дахин сэргээж агчи доороо Мяуд харуулна. 5 биш 7 устгагч байсан гэдгийг дахин ойлгуул. Нэг нь орон зайн хаалгыг нээсэн ер нь л устгагч юм. Тэгээд хоёр дахь нь том биетэй залуу, гурав дахь нь буутай эмэгтэй, дөрөв дахь нь Мяугийн ах. Нэрийг нь Кроун гэдэг юм билээ. Агчигийн ард нэгэн залуу гарч ирдгээд алга болсон хийвд хүн биш. Тэр нь бас нэг хүн байсан байлээ. Тэгээд 5 үл үзэгдэгч нэгэн устгагч байсан бөгөөд тэр нь хаанахын хоолойг зүссэн билээ. Ингээд 7 дахь хүн нь босс бөгөөд тэр бүгдийн сүнсийг сорч чаддаг аимшигтай чөтгөр билээ. Манай хэд 5 хүн байсан гэж бодсон боловч үнэндээ 7 хүн байсан гэдэг нь хачирхалтай бас сонин. Тухайн мөчөд манай хэд цайзын доошоо ордог бөгөөд Стан өнгөрсөн дахиад харуулах холографаа хасаахад цайзын дор асар олон сүнснүүд хадгалагдаж байдаг бөгөөд хаанахын гэр бүл нь цуглуулагч нар байсан байдаг бөгөөд тэд маш хүчрхэг хамгаалагч нар байсан гэдэг нь харагдана. Тэд бараг 10,000-аас ч илүү дуудагдсан сүнснүүдийг хадгалж хамгаалж байв. Хаарлан хамгаалж байсан юм байлээ. Хаарлан үнэхээр сайн хамгаалагч байсан. Одоо харин тэр байхгүй болсон. Одоо харин дэлхий аюулд орсон бөгөөд цаашдаа Парт 3. Агчи доороо Стан Мяу бүгд хамтдаа хоол идэх бөгөөд тэд нар халуун дулаан яриа өрнүүлж байх болно. Агчийн бүр жоохон байхдаа хоол хийж сурсан байдаг бөгөөд түүний учир нь тэр 5 настай байхад аав алга болсон байдаг. 1 сарын дараа ээж нь орс өргөгүй алга болсон байдаг. Тэр нууцаа найзуудтай хэлдэг бөгөөд доороо агчийн тань чи дахиад ганцаараа биш ээ. Мяуд ч хандаа. Чийч бас гэж хэлдэг. Дараа нь доороо өөрийн сул талын мөн ярьдаг бөгөөд тэр 3 сая жил амьдэрсэн учраас оюун ухаан нь орж гардаг байна. Тэр заримдаа оюун санаагаа март. Тэр өнгөрсөнд ботгод толгой нь аимшигтай өвддгөөс гадна Стан харин доорогийн оюун ухааныг шалгадаг бөгөөд тэр орон гарan биш бөгөөд тэрний оюун санааг ич эдийн хүчээр төгжиж орхисон гэдгийг хэлнэ. Тэрийг сонсон доороо маш баяртай байдаг. Манай багийнхан чулуун ойг олдог бөгөөд хамтдаа чулуун ой гүн рүү орно. Тэнд нэгэн досгон олджээ. Тэнд хүн амьдрахгүй бараг 10 жил болсон харагдана. Харин манай багийнхан бөөндөө цааш явдаг бөгөөд маш олон улаан өнгийн цус шиг цэцэг болно. Тэр цэцгийг улаан аалз буюу Red Spider гэдэг бөгөөд Lily гэдэг байв. Lily цэцэг нэг Tokyo Howl Opening дээр гардаг цэцэг бэл. Тэгээд Стан эндээс нууцлах сүнсний хүчийг мэдрээд байдаг бөгөөд яг хаанаас тэр тохио ирээд байгааг бол мэдэж чаддаггүй. Манай хэд маань нэгэн залуугийн байшингийн гадаа ирдэг бөгөөд бүгд нуугдаж орхино. Стан технологийн чадвараар түүний хэн болохыг хайдаг боловч зүгээр нэг тариачин гэж ихэндээ гарч ирдэг. Доороо шууд гараад очиод асуух гэж байдаг боловч агчийн доорог тайшруулж тэр залууг хамтдаа бөөндөө ажиглана. Стан скан хийж 35% ер нь бол тэр залууг хэн бэ гэдгийг тодорхойлох гэж ер нь бол ингэж скан хийдэг бөгөөд үл мэдлэх залууг мэдээллийг хайсаар байдаг. Доороо чимээ гаргаснаас болоод агчи баригдаж орхидог. Үл мэддэг залуу агчи илүү даллаж дуудана. Агчийг ер нь бол тэр танихгүй залуу ирэхэд өөр дээр нь хин ч өмнө ирж байгаагүй те. Чи бол баг анхны зочин шүү гэж хэлдэг. Агчи өөрийгөө ганцаараа ирсэн гэж худлаа хэлдэг бөгөөд түүнийг устгахч эсвэл хамгаалагч аль аль нь биш гэж бодно. Өчигдөр тэр доорог огт харахгүй байдаг. Мөн
тариаланч залуу тэр гэр рүүгээ ах чийг дайлах гэж амттан орох гэж байтал ах чи татгалздаг бөгөөд ах чи нэг сонир зүйл байгааг анзаардаг. Ах чи асуулт асуудаг бөгөөд энд нэг зочин ирэхгүй байхад яаж 10 жил ганцаараа энд амьдсан юм бэ гэж асуудаг. Тариаланч залуу тайлбар хэлдэг бөгөөд тэр зөвхөн унтаал сэрдэг бөгөөд босоо цэцгээ тарьдаг гэж хэлдэг. Мөн нэгэн залуухан охины талаар хэлдэг бөгөөд тэр залуухан охин юм бол чулуун дээр цэцэг ургуулах хүсэлтэй байсан. Тэрийг биелүүлж байгаа гэдгийг хэлдэг. Мөн тэр охин одоо амьд биш бөгөөд тэр түүний эцсийн хүслийг биелүүлж амьдарч байгаа гэдгийг хэлдэг. Тухайн мөчд асар хүчтэй салхи болж эхэлдэг бөгөөд скан хийж уг нь бол 99% болчихвол тэр залуу хүн бэ гэдгийг нь бол тодорхойлчих байсан. Гэвч ах чи эргэн тойрноо ажиглан цэцгнүүдийг салхинд дастуулж байгааг анзааран тариачин залууг 50 байхыг хэлэхэд тэр 10 жил ургуулсан цэцгэн салхинаас болоод талаар нэг тарж байгааг хараад галзуурна. Мөн тэр залуу хуурж орхидог бөгөөд тэр орой хаарланлуу дайрдаг том биетэй ер нь бол 7 чөтгөрийн нэг буюу rootless буюу хэрцгийг байж таарна. Тэр бүрэн хувилдаа ордог бөгөөд ах чи rootless хоёрын тулаан эхэлдэг. Rootless-ийн хойдлоос мяу дайрдаг боловч арсыг нь огт нэвтэлж чаддгүй бөгөөд доргийн шидэд хутга хүртэл огт нэвтэрдэггүй, нөлөөлдөггүй. Манай талын багт төлөвлөгөө хэрэг болно. Тухайн мөчид мяу rootless руу асар хурдан дайрч байдаг бөгөөд мөн маш хурдан байдагч огт rootless-ийн зузаан арсыг нэвтэлж чаддаггүй. Rootless мяуын хөлнөөс бариад авна. Мөн газар руу мяуг асар хүчтэй савдаг бөгөөд нэлээд жинтэй цохилт мяуд өгнө. Стэн тулаанд орохын өмнө ах чи дорой хоёр түүнийг ялах ямар нэгэн арга сэдэ гэж хэлээд би та хоёрт 3 минут л олж өгч чадна шүү гэж хэлдэг. Тэгээд тулаанд орохын өмнө хэрвээ би өөхөх юм бол миний амьтны цуглуулга эсвэл сүннэрүүдийг бушин дээр минь заавал тавиарэ гэж хэлээд стэн тулаанд руу орно. Стэн ерөнхийдөө шууд анализ хийдэг бөгөөд ер нь бол асар хурдан ер нь бол бултаж чадаад байдаг rootless-ээс. Үнэндээ хурдан хөдлөөгүй байдаг бөгөөд холографик дүрсүүдийг тавиад байсан юм билээ. Rootless маш их уурлаж газар зөгтөг бөгөөд Станийг ер нь бол Стан тэр асар хүчтэй зөгөлтөөсөлдөөд хойш нисэж орхидог. Тухайн мөчөд ах чи Станийг ер нь бол барьж яваад хамгаална. Эцэс үлд нь цэцгнүүдийн доороос асар олон үхсэн хүмүүсийн яс харагддаг бас олддог бөгөөд ах чи эцэс үлдээ тосхны бүх хүмүүсийг үхсэн гэдгийг мэднэ. Rootless улам хүчтэй болж байдаг бөгөөд дайралт нь улам хүчтэй босоор байдаг. Харин ах чи доороо хоёр үгээр хэлхийн аргагүй нэгдэлд ордог. Тэд дайнд бэлэн болжээ. Доороо ах чи толгойд маш олон төрлийн зэвсгийн тулдах аргыг шууд ах чигийн тархинд програм шиг сууж орхино. Ах чи Rootless руу дайрч эхэлнэ. Тулаан ширүүсч эхлэх бөгөөд ах чигийн довтлогоо улам жинтэй хүчтэй босоор байлаа. Rootless-тэй энэ тэнцүү тулдаж байлдаж гарна. Ах чи зэвсгээ хүснээрээ өөрчилж чаддаг бөгөөд алах болгон хувиргаж Rootless-ийн цээжинд жинтэй цохилдог өгнө. Эцэст нь Rootless-ад энгийн хүний хэлбэртэй шилждэг бөгөөд Rootless ерөнхийдөө ялагддаг ах чи. Тэгээд цээжинд нь байсан юм л цөмийг нь гимтээснээр Rootless жинхэнэ нэрийг нь Мөтэг гэдэг бөгөөд тэр өөрийнхөө жинхэнэ түүхийг ах чи Стан Дора мяутай хуваалцна. Төрсөн цагаас л ер нь хараалт өртсөн байна. Үзэгдэл солигдож Мөтө төрөх үед ээж нь өгсөн. Тэрний дараа аав нь амиа хорлож өгсөн байна. Тэр үед тэр хүүхдүүд эрлэгдэг байсан. Тэр чиг удирдах чадахгүйгээс болоод хүүхдүүдийг бүгдийг гимтээж орхисон байдаг. Ганцаараа ууланд дэмжлүүлснээс болоо тэр хүмүүс чөтгөр гэж хочлогддог байв. Ойр ганцаараа тэр уулан дээр байдаг байсан. Нэгэн охинтой таарах хүртэл юм. Охин ахуура гэдэг байсан бөгөөд тэр өдөр бүр мютад ирж амттай хоол өгдөг байв. Охины мөрөөдөл чулуун дээр цэцэг ургуулах юм. Мөтө цэцэгний үр байгаа юу гэж асуухад Лили цэцэгний үрийг өгсөн юм байлээ л дээ Мөтө ерөнхийдөө би чамайг олсон гэж хэлдэг бөгөөд би чамайг үнэхээр их хамгаалахыг хүсдэг гэдгээ Мөтөд ахуйнаа хэлдэг. Тэр өдрийг хүртэл бүх юм ад жаргалтай байсан юм. Тэр хоёр маш хурдан томсон. Доцхны бүхэл хүмүүс газар үржил шимгий байгаа нь Мөтөтэй холбоотой гэдэг бөгөөд бүхэл хүмүүс Мөтөг алах хэрэгтэй гэж ерөнхийдөө л хэлнэ. Ахуура мэдээж ирийг доцхны хүмүүсийн өөдөөс зогсдог бөгөөд чадах ядахаараа л Мөтөг хамгаалж байлаа. Ахуйна миний амьд байгаа шалтгаан бол Мөтө гэж хэлнэ. Харин доцхны иргэд адгийн шаар шиг байж тэр хоёрыг зодож байгаад ахуйнаг алж орхисон байна. Энэ мөчид л Мөтө жинхэнэ жөтгөр болсон юм. Жөтгөр болох замыг сонгосон байдаг. Тэр жөтгөр болж хувирна. Дараа нь тэр досхон болон тэнд амьдарч байсан бүхэл алдар нэртэй баян тансаг юу ч үе тийм оюун ухааны хөгжил сайтай гэх мэт бүх хүмүүсийг ялгахгүйгээр ялаа шиг л алж байв. Тэд нэр бол Мөтөгийн хувьд зүгээр л нэг хорхоонод байлаа. Дараа нь тэр
ахурагийн хоньоос үхэхийг маш их хүссэн. Гэвч ах чиний ерөнхийдөө бол цээжийг нь гимтээсэн тэр нь цөмөн биш. Зүгээр гинж байсан байж таарна. Мөн өмнөхөөсөө илүү хүчтэй болсон мөти биш чөтгөр болж хувирна. Яагаад гэж 7 чөтгөрийн ахлагч нэг лаг унтарсныг тухайн мөчөд анзаарна. Тэр нь Ruthless-ийн ерөнхийдөө төлөвлөдөг лаа байдаг бөгөөд Ruthless-ийг асуудал орсон гэдгийг шууд мэд. Багийн гишүүдэд тэр дорндууд нь хуура өсөн хойно чөтгөрийн босс болох боолч цээжинд нь ерөнхийдөө тэр гинжийг бол хийж өгсөн юм байлээ лээ. Тэгжиж ерөнхийдөө бол Мөтөг ер нь бол Ruthless болгон ер нь өдөж чадж байсан юм байлээ. Харин ах чи ер нь тэр гинжийг нэвдэж орхисон байна л те. Тэгэд Мөтөг ерөнхийдөө бол тухайн мөчд Стайн хам хурдаараа ерөнхийдөө бол оншилсан боловч Мөтө аль хэзээ үхчихсэн гэдэг ерөнхийдөө бол тийм дохио илэрдэг. Тэр Мөтө биш аврагч чулуун бит болж хувирсан байна. За тэгээд манай талын гишүүд рүү ерөнхийдөө бол аврагч чулуун бит ерөнхийдөө дайрч эхэлнэ. Мөн маш амархан Миаогийн ухаан алдуулалтанд цохиж Стайныг цааш нь савтлан цохиж орхино. Ах чинь түрүүн цохиж исэн алхаараа дахиад дайрсан болж огт нөлөөлдөггүй. Ах чи бууж өгөлгүйгээр зэвсгээ солиод дайраад л байдаг. Боловч чулуун чөтгөрт огт нөлөөлдөггүй. Эцэс үлдээ байдаг хүчээ ашиглан асар том эд гаргаж ирэн дайрсан боловч нөлөөлдөггүй. Асар хүчтэй цохилт авсан ах чинь ухаан алддаг бөгөөд гинжлэгдсэн цэгэн хөлтөд чулуутай ертөнцөд ороод доороо байдаг чадлаараа бодит ертөнцөд ах чинийг хамгаалж байдаг бөгөөд чөтгөр тасралтгүй доороо болон ах чи рүү дайрч байв. Доороо тасралтгүй ерөнхийдөө л ах чиг бас өөрийгөө хамгаалж таарна. Ахура шиг л ерөнхийдөө бол амиараа ах чинийг хамгаалж байл. Тухайн мөчөд чөтгөр доорог ах чинийг зөгтөг бөгөөд тэр үед ах чин цэнхэр чулуунд хүрдэг. Маш олон гинжнүүд молт төсөрдөг бөгөөд тэнгэр дээрээс маш олон илд тэнгэрээс бууж ирнэ. Яг л бороо шиг. Тэр илднүүд яг чөтгөрийн дээрээс энэ нь доороо байдаг бөгөөд тэр маш хүчрхэг хувиралд орсон байдаг. Тэр тэнгэрд нисээд асар татыг чөтгөрийн дээрээс унгаж орхино. Сухдаг гэж оролцсон чаддаггүй. Тэрний дээрээс яг үнэ. Ах чин ухаан ордог бөгөөд доорог хувирсан байгаа харин нэг л мэтгэд буцаад игдүүтэй жижигхэн байлтаа орцсон хажуу талд нь сууж байдаг. Ах чин болон багийн гишүүд азар бүгд амьд байдаг бөгөөд Мөтө харин үхсэн. Тэгээд ер нь бол буцаад ингийн хувиралдаа орсон байдаг. Тэд Мөтөг орхиод явдаг бөгөөд тун удалгүй чөтгөрийн долоогийн босс нөгөө таваад дагуулan порталдод хүрээд ирнэ. Тэр ичид ашиглан Мөтө тохиолсон сүүлийн цаг мөчийн ой санамжийг нь хардаг бөгөөд хэн Мөтөг асан гэдгийг шууд мэднэ. Тухайн мөчөд үзэгдэл солигдно. Ах чин ямар ч ухаангийг хэвтэж байдаг бөгөөд тэр үед Стайн радараас асар хүчтэй сүнслэг битүүд өөртөн рүү нойртож байгаа гэдгийг мэднэ. Хаанахын хүчрхсэн эмхтэй гинэт гараад ирнэ. Тэгээд зөрчиж байсан машины хоёр хувааж орхидог бөгөөд 6 чөтгөр ямар ч хөшөөлгүй тэд нарыг хятаж орхино. Ах чин доороо хоёроос бусдынх нь тархинд нь энэ бол сум зогоод энэ бол ална. Бүгд өхөн. Эцэст нь чөтгөрийн босс ах чиний урд гарч ирэх бөгөөд тэр ах чинийг хандан амьсгалахаа хадгал учин чиний зүрх зогсох үед яаж амьсгалах гэдэг үгийг тархич нь мэдэхгүй болно гэж хэлнэ. Ах чин биеийн хэд хэсэг болж хуваадаг бөгөөд ах чин доорогийн нүдэн дээр нь үхэж орхино. Тэр үхээд нүдээ нийтл тайлбарлаж чадахгүй сонин газар ирчээ. Тэр цаг хугацааны гогцоонд ирсэн байдаг. Нэгэн сонин залуу ах чин рүү ойртноо. Ах чинийг хүч ирээд өөрийнхөө үхсэн гэдгийг хэлнэ. Мөн найзуудыг нь алдаад сүнсийг нэгдэж байгаа шилний хилтерхийгээр ерөнхийдөө ах чинь харна. Өөрийгөө үхсэнд мөн найзуудыгаа хамгаалж чадахгүй байгаа байдалд өөрийгөө буруутган цөхөрнө. Тэр үед сонин залуу чамд би 3 минутын өмнө сэрэх боломж өгье. Чи тэгвэл найзуудаагаа авраарай. Сонин залуу яг үнэндээ ах чиний аав байж таардаг бөгөөд ах чин тэр үед шоконд ор. Тэр жөтгөрийн ерөнхийдөө бол 100 гэдэг арлыг олоорой гэж хэлээд ах чин үхэхээсээ 3 минутын өмнө буцаж ирнэ. Тэгээд өнгөрсөнд ирж байгаа байхгүй. Мөн тэр гест төлгөө гаргана. Хаанахын хоолойг хэрчсэн эмэгтэй дахиад машиныг хэрчдэг бөгөөд үйл явдал арай өөр байдал руу шилжинэ. Дотроос нь тесрэх бөмбөг гарч ирнэ. Ирээд асар хүчтэй тесрэлт болно. Тэд нар машинаас солиод өөр зүг рүү явсан байдаг бөгөөд тэд гэртээ ирээд хаанахыг авах гэтэл хаанах нэг захиа үлдээгээд орсоргүй алга болсон байдаг. Стайн сандарсан байдалтай радарыг хараад 2 км-ийн цаанд дайсан байна. Бүгдээрээ гяс зугтын онгоцоор гэдэг захиаг унштал хаанах чөтгөрийн зуух гэдэг арал руу явсан байдаг бөгөөд азар айгу мяу ерөнхийдөө тэр газрыг мэддэг бөгөөд ах нь явсан тийшээ. Тэгээд явсан хүмүүс нь илүү хүчтэй болоод ирдэг эсвэл хизээж эргэж ирдэггүй гин. Стайн чөтгөрийн зуух руу явах юм бол илүү хүчтэй хамгаалагч болох юм байна. Бид зөв зам руугаа явж байна гэд
адал явдлын аян замд гарчээ. Нэг цагийн дараа авраг том далайн хуу салхитай таарна. Энэ далайн үхэл гэдэг нэртэй хуу салхи юм шиг байгаа. Тэдний онгоц сайн байсан тул чөтгөрийн зуух гэдэг газар руу ер нь бол далайн шургыг давж гарч ирнэ. Бүгд тайвширч байхад аачин аюул мэдэрнэ. Гинэт хойноос нь шилжиж чаддаг дайсан гадардаг. Бөгөөд онгоцыг хоёр хувааж орхино. Тэн ер нь хүч чадлаараа сүрч байгаа онгоцыг робот болгон бүгдийг барьж авна. Гэвч чөтгөрийн 3 гишүүн робот руу тасалдгүй дайрч ерөнхийдөө бол роботыг ер нь бол онхолдуулдаг. Тэгээ бүгд арал дээр бууж ирнэ. Дайсны 6 болон манаахан. Ах чи нэг ер нь яг алах гэж байтал нэгэн эмэгтэй гарч ирдэг бөгөөд бүгдийнхэн цээжин дээр нэг учир бүтээлэг зүйлнэ. Дүрмийг танилцуулж сануулга өгнө. Бүгдэнд нь гэвч буутай эмэгтэй туулай шиг тэр охин руу энэ буу шаагадаг боловч тэр чиний наад байдал чи надад хамаагүй. Энэ бол чөтгөрийн зуух. Энд дүрм үйлчлэн гэж хэлдэг. Part 4. Энэ бол сүүлчийн хэсэг бөгөөд season 1 энд хүрээд дуусч байна. Үйл явдлыг дуустал нь үзээрэй. Туулай эмэгтэй хамгийн ихэнд дүрмийг тайлбарладаг бөгөөд нэгт чөтгөрийн зуух арал дээр хинч бие одоохондоо алж болохгүй гэж хэлнэ. Чи хинч байж болно. Өөр нэг улсын ерөнхийлөгч эсвэл дэлхийн хамгийн баян хүн байх чинь хамаагүй гэж туулай эмэгтэй хэлдэг. Чөтгөрийн 6-гийн ахлагч угаасаа дүрмийг мэдэж байгаа учир тухайн газрыг орхиод явна. Стейн, Мяу хоёр туулай эмэгтэйг бидэрт туслаач гэдэг боловч туулай охин үл тоогоод би дүрмийг хэлсэн гэд орхиод явдаг. Манай хэд нэгэн авраг том гүрэл унсан Ричард гэх залуутай таарах бөгөөд тэд нар ерөнхийдөө чөтгөрийн зуухын талаар мэдээлэл Ричардаас авна. Мөн чөтгөрийн зуухад ямар ч сайн болон муу гэж байхгүй, зөвхөн дүрмэл гэж байгаа гэж хэлнэ. Ерөнхийдөө бол устгагч болон хамгаалагч ер нь бол асар том ер нь бол дайн хийж исэн байлээ. Тэгээ устгагч болон хамгаалагч нар маш олноороо өгсөн болохоор тэд нар хамтдаа бие ер нь бол устгадгүй алдгүй тийм нэгэн газрыг бүтээсэн нь чөтгөрийн зуух гэдэг энэ газар юм байлээ. Энэ аралд зөвхөн дүрмэл байгаа. Дүрмийг хинч зөрчдгүй бөгөөд дүрмийг зөрчвөл угаасаа л түүнд нэг үхэл хүлээж байгаа нь тодорхой. Ричард маань дэлгүүрээс манай хэдэд тамир дэнхээс сэргээдэг нэгэн зүйл өгдөг бөгөөд тэрийг уугаа шууд сэргэдэг мөн бүх шархан эдгэрнэ. Манай хэдийг Ричард хараад инээд нь хүрдэг бөгөөд энэ ундаа донтуулдаг гэдгийг муусан бацаа мэдэхгүй байна даа гэж дотроо бодно. Тэгээд дараа нь мөнгийг нь дараа төлнө гэд яваад өгнө. Мөн дараа нь маш гоё хувцсны дэлгүүр манай хэдтэй хамт ордог. Тэгээд мөн яг гэж хэлэх нь дараа нь мөнгийн төлнө гэж хэлээд тэгээд тэр арлын хамгийн том цайз руу бүгдээрээ хамт явна. Тэнд туулай эмэгтэй байдаг бөгөөд нэгэн зүйлийн нээлтийг хийж байдаг. Бүх дуудагцсан хүмүүс ийшээ нэвтэрч болно гэж хэлдэг. Мөн дөрвөн хаалга нэгддэг бөгөөд ийшээ орохын тулд дөрвөн хаалгыг ер нь бол үнэлэмжийг давах хэрэгтэй байдаг. Энэ хаалга руу нэвтэрсний дараа хамгийн шилдэг нь болно эсвэл үхэл өөрөө чи хүлээж байгаа гэж хэлнэ. Нэгдэх хаалга нэгдэнэ. Нэгдэх хаалга нэгдэнэ. Тийшээ нэвтэрч орох гэтэл маш их мөнгө хэрэгтэй бөгөөд 2 тэрбум нэгдэг. Монголоор бол бараг л 6 тэрбум. Харин Стейн төлчихдгөө тэр чинь хак шүү дээ. Хүмүүс ер нь тэгээд хаалга руу нэвтэрнэ. 2 дахь хаалга үзэсгэлэнтэй байх шаардлагатай байдаг. Доороо үзэсгэлэнтэй дөрөвтэй шилждэг бөгөөд агчийг аваад орно. Араас нь мяв орох гэтлөө үзэсгэлэнтэй шалгуурыг тэнцдэггүй бөгөөд ер нь бол мявыг оруулдаггүй. 3 дахь хаалга хүч чадлынх байдаг болохоор мяв харин 3 дахь хаалгаар нэвтэрнэ. Учир нь тэр маш олон амьтны сүнстэй учраас асар хүчтэй зохино. Манай дөрөв нэвтэрч чаддаг. 4 дахь хаалга нэр хүндийн хаалга байдаг бөгөөд Ричард тэр хаалгаараа нэвтэрч чадсан байдаг. Энд маш олон алдартай баян хүмүүс энд ирсэн байдаг бөгөөд Ричард бол алдартай маш аюултай 10 гэмтрэгтний нэгэн юм байлээ. Тэгээд алдартай байсан учраас хаалгаар нэвтэрч чадсан байдаг. Туулай охин чөтгөрийн зуух нь 100 давхар гэдгийг хэлнэ. Давхар бүр өөр гисэн нууцлаг зүйлстэй тэр нь өвхөлд хүргэх аюултай нэгэн төрлийн шалгуурууд юм. Туулай эмэгтэй за та нар өнөөдөр сайхан амраад маргааш шалгуур эхлэнэ гэж хэлдэг. Ричард нэг зүйлийг мэдсэн байдаг бөгөөд эхний давхрын босс нь дэлхийн хамгийн алдартай зангаттай мастер байдаг. Тэр нь алиалагч юм аа. Үзэгдэл солигдож аахчийн доор стамиан бүгд хамтдаа усанд орно. Аахчийн хувцас тайлдахгүйгээр би ч 16 настай муур охин, лайшнстай охинтой хамт усанд орохоос ичээд байна. Би орч чадахгүй гэж хэлдэг. Туулай эмэгтэй гинэд зурагтай гараад ирдэг. Мөн энэ жилийн MVP хаанах гэж ерөнхийдөө зурагтаар гарна. Манай хэд хаанахыг харчаа. За маргааш их урт өдөр болно.
унтацгаая гэдэг. Яг унтах гэж байж байтал ах чиний өрөөнд булан бүр түүнийг шахаж өрөө төр чихтэй зан гэдгийг мэднэ. Тэгээд ганцаараа орсон ах чин доорооноор эвдлэх гэсэн боловч жоох нөлөөлтгөө. Тэгээд эцэст нь сүүлдээ ах чин нуусан байсан түлхүүрийг ер нь л өрөөгөөс олж арайч амьд үлднэ. Бүхэл өрөө зангатай байсан юм байлээ. Мяав шавж улан хуврын ер нь л хаалганы доор гараад ирдэг. Тэр бүхэл амьтны чадвартай юм байлээ шүү. Харин станд нөгөө хэд маань бүгд санаа зовж байдаг бод. Стан амьд минь дээрээс нь унаад гараад ирдэг. Харин нэг давхрын босс бүх хүнд хандаж нэг давхрын дүрэн бол ямар ч дүрэн байхгүй. Амьд үлд гээд тесрэг бөмбөг тесч гарна. Хүмүүсийн өөхөж амьд үлдэж чадчих байлаа. Чадхаараа л хичээнэ. Яг галт уул руу стан унах шахдаг бөгөөд ах чин түүнийг барьж явна. Доороо мөн бас хэд гэдэг үний амийг авна. Нэг давхар төшөө олон занга байдаг бөгөөд араасаа хүмүүс ухсээр л байдаг. Сүүлийн нэг хаалган дээр очиод дотгошоо нөшгөлтэй ажиллагч босс байж байдаг. Тэр ах чид хандаж хэлэхтэй. 30 хүн шалгуурыг давсан. 39 хүн дээр бирсэн, 13 хүн нас барсан гэж хэлнэ. Тэнд байсан хүмүүс ажиллагч руу дайртал амархан тэднийг ялчдаг. Мөн босс руу дайрч болохгүй гэдэг дүрмтэй юм байлээ. Тэгээд хүн бүрийн урд нэгэн мистери хайрцаг гараад ирдэг. Хүн бүртэл хэрэгтэй зүйлсэн дотор нь гарч ирсэн байдаг. Дараа нь дахиад дэлбэрэлт болоход манай хэд 2 дахь давхар руу очно. Дахиад туулаа эмэгтэй гараад ирнэ. Би бодлоо л тоо. Туулаанд нэг нууц байна те. Matrix-ийн кинон дээр туулаа гардаг. Алиса дээр туулаа гардаг. Тэгээд ер нь бол туулаг дагаад Wonderland руу Алиса ордог шүү те. 2 дахь давхрын шалгуурлаа орноо. Туулаа эмэгтэй ерөнхийдөө бол тэрэнд ер нь бол зааварчлага өгдөг. Та нар уралдах болно гэдэг бүхэн уралдахад байрлалаа авч эхэлнэ. За туулаа эмэгтэй дөрмийг хэлнэ. 20 удаа тойрно. Зөвхөн түрүүлж тойрсон 10 хүн л дараагийн давхар руу очино гэж хэлдэг. Аах чин болон аав болон хаанахтай уулзах зорилготой байдаг. Манай эдээс бүгд л тулаанд үлдэх ёстой гэдгээ бодно. Уралдаан эхэлнэ. Энэ үеэр 7 чөтгөрийн босс өөр нэг газар нэгэн мангасыг сэрээж байдаг бөгөөд аах чин дөгөх бэлэг эд байж байдаг. Мяв амтны хурдаараа давхин. Доороо аах чин аваад асар хурд нисэж байдаг. Бүгд л чадхаараа хурдан гүйж байлаа. Стэн харин пуужин хөлгөсөн байлаа. Тойрог багасах үе бүгд бие рүүгээ дайрч нэг нэгнээ алж эхлэв. Тулаан ширүүн болж эхлэв. Сүүлийн тойрог гээд бүгд л гүйж гарав. Харин энэ үеэр чөтгөрийн 7-гийн ер нь бол 2 гишүүн өөр хоорондоо тулдаж байдаг бол яах вэ? Тэгээ буутай эмэгтэй шилжиж чаддаг нинжа охин хоёр ерөнхийдөө бол хоорондоо тулдаж чаддаг. Тэгээ бас нэг орон зай шилжилт хийгээдсэн охиныг бол Space гэдэг нэртэй юм байлээ л те. Тэр гурав ерөнхийдөө бол хамт байж байд. Энэ нь бол тэд нэр огт сайз руу нэвтэрч чадахгүй байдаг бөгөөд ичидэн нөлөөлөхгүй байдаг аж. Манай хэд зурагтаар гарч байдаг бөгөөд Мяв Орстаны 1-р байранд бол Мяв орсон байдаг. Мөн тэд нар өөр нэгэн давхарт хоол идэх тэмцээнд орж байдаг. Манай хэдий хөгжилтэй байхыг харсан чөтгөрийн 7 гишүүд ууртай байлаа. Энэ үеэр босс нь ирж би тэд нарт бэлэгтэй байгаа гэд нэг гинжтэй залуутай ирсэн байдаг бөгөөд ер нь л бол тэмцээн хийж байгаа зорилго нь сүнсний хүчил цуглуулж байдаг бөгөөд тэгээд туулаа охин нэг юм шилждэг портлын хаалгаар ерөнхийдөө бол 100 дахь давхар руу портлож очиод тэр Gods Pandora гэдэг зүйлээ ерөнхийдөө 30 мянган тонн энергийг бол хийдэг. Тэгээд ер нь бол энэ зүйл асаах юм бол ямар нэгэн зүйл чухал зүйл болж болох юм шиг байгаа юм. Тэгээд ерөнхийдөө бол манай part 4 дуснаа. Та бүхэн тэгээ part 1, part 2, part 3-ыг маш их лайкаар миласны хүчээр part 4-ыг чадах ятгаараа хурдан орууллаа шүү. 1-р сурвал ингээд дуустдаг бөгөөд 1-р season ер нь бол ингээд дууснаа. Надад бэлдсэн маш сонирхолтой хид хідэн аним байгаа. Та нарт бэлэг болох гээл хүлээгдэж байгаа шүү. Тэгээ subscribe хийж хонхоо дараад дараагийн аним төвшлийг тэр дор нь үзээрэй. За баяр та.